Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар сургууль. Нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар сургууль нь 2004 онд бүгд найрамд Солонгос улсын 100% хөрөнгө оруулалтайгаар Улаанбаатар дээд сургуулийн харьяа Улаанбаатар баг сургууль нэртэйгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 сурагч 3 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Боловсрол соёл шинжилгээ ухааны сайдын 2008 оны 383 дугаар тод тушаалаар Улаанбаатар бүрэн дүнд сургууль, харин одоо нийслэлийн ерөнхий боловсролын Улаанбаатар сургууль болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна. 2023-аас 24 оны хичээлийн жилд 1-ээс 12 дугаар ангийн 35 бүлэгт 870 сурагч суралцж, гадаад дотоодын 65 багш, 40 орчим ажилтнтайгаар нэг ээлжээр хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Нийт багш нарын 50% нь мэргэжлийн зэрэгтэй үүнээс тэргүүлэх 17, заа харгагч зэрэгтэй 13 багш нар. Мөн улс дүүрэгт заа харга зүй мэргэжлийн ур чадвараараа тэргүүлдэг багш нар, гадаад багш нарын баг хамт олон ажиллаж байна. Хичээлийн 35 танхим, багш хөгжлийн 8 танхим, 300 болон 350 хүний суудлын бүхий урлагийн зал, иж бүрэн тоноглогдсон биеийн тамирын зал, биений зал, таеквондо, бүжгийн зал, хөгжмийн танхим, сүүлийн үеийн тоноглол бүхий хим физикийн кабинет, англи солонгос хэлний 4 танхим, зургийн кабинет, эрэгтэй эмэгтэй технологийн кабинет, 1020 хүүхдийн хүчин чадал бүхий хичээлийн 2 байртай. Хичээлийн 1-р байранд 1-ээс 5 дугаар ангийн сурагчид, 2 дугаар байранд 6-аас 12 дугаар ангийн сурагчид хичээлдэг. Сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор 2 чиглэлд сургуулийн унаагаар үйлчилж, орчин үеийн стандартад нийцсэн дизайны газраар дамжуулж, нийт багш сурагчдад иж бүрдэл халуун хоолоор үйлчилдэг юм а. Мөн 17,000 номын фонттой тохилог номын сантай. Математикийн хичээлийг 6-аас 12 дугаар ангид гүнзгийр үлэн судалдаг бөгөөд англи хэлийг олон улсын Оксфорд хөтөлбөрөөр 3-аас 12 дугаар ангид гүнзгийр үлэн заадаг. Солонгос хэлийг 1-ээс 12 дугаар ангид судалж байна. Сурагчдад зөвхөн мэдлэг чадвар олгохоос гадна тэдний авьяас бэлгийг тодруулж, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох зорилгоор дугуйлан лекци хичээлүүлж байна. Үндэс саксан бөмбөг, волейбол, ширээний теннис, таеквондо, жудо, үндэсний бичиг, гар урлал, хар зураг, мэдээллийн технологи, англи хэл, солонгос хэл, мөн ятга, йочин, бүжиг, төгөл дурхуур, морин хуур, мэдгэлцээний дугуйлан хүртэл ажиллаж байна. Мөн сурагчдын өөрийн удирдлагын байгууллагаар дамжуулж, сайн дурын ажил, сургууль доторх мөрдөх дэгийн уриалга, movie day, талархлын захидал илгээх өдөр, сурагчийн нэг өдөр зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Сурагчдыг өөртөө итгэлтэй, найз нөхөд хамт олон, гэр бүл, эх орноо хайрлах, хүндлэх сэтгэлтэй, суралцах арга барилтай, итгэл найдвартай хүн болгон төлөвшүүлэхийн тулд өглөө бүр мэрэгэн ухааны булаг буюу дадал хэвшлийн цагийг явуулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн бүтээлүүдээ сонсгож, зөв төлөвшил хандлагад сургаж байна. Ном унших дадлыг төлөвшүүлэх зорилгоор ном уншлахын цагийг гаргаж сурагчид үнс номноос төрсэн сэтгэл тэмдэглэл подкаст зэргийг хийж байна. Уг найрамд Солонгос улсаас туршлага суулгах зорилгоор багш сурагчдыг сургалт аялалд хамруулдаг бөгөөд ахлах ангид TOEFL-ийн сургалтуудыг явуулдаг. Нийт төгсөгчдийн 30 гаруй хувь нь уг найрамд Солонгос улс болон гадаадын их дээд сургуульд суралцж байна. Сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, тэднийг урамшуулан дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүрэг хот улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдад сургалтын тэтгэлгийг олгож ирсэн. 2007 онд нийслэлийн онцлог сургууль, 2008 онд хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль, 2011 онд Баянзүрх дүүргийн тэргүүний төрийн бас өмчийн сургууль, 2012 онд оюун ухааны эрхэмлэгч сургууль, 2013 онд улсын шилдэг менежменттэй сургууль, 2014 онд Баянзүрх дүүргийн хүүхдэд ээлтэй байгууллага, 2018 онд нийслэлийн төрийн бас өмчийн сургууль, 2020 онд G Suite Second платформыг сургалтанд ашиглаж
сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагч нэгдсэн нэг удирдлага бүхий цахим санд холбогдож, цахим сургалтыг амжилттай хэрэгжүүлж, сар дахлын үедж сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүйгээр үр дүнтэйгээр явуулсан. SLT ерөнхий шалгалтын дүнгээр шилдэг 25 сургуулийн нэгээр шалгарлаа. Бид Улаанбаатар сургуулийнхаа соёл болох 9 дадлыг хүүхэд бүр эзэмшүүлэх, хүүхэд бүртээ тулж ажиллахыг зорддог бөгөөд багш нарын минь хүүхдийн төлөө хүчин сэтгэл, тэдний зүтгэл, нөр хөдөлмөрийн үр шимээр хүүхдүүд маань сурч мэдхийн хүслээр жигүүрлсэн өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай, бие даасан бүтээлч нэгэн болж төлөвшөж байна. Эрдэм чадaltaй багш хамт олон эрэмгийн дайчин сурагчдтайгаа энэ хичээлийн жилээ үдэж, шинээр элсэх бяцхан сурагчдаа угтаж байна. Итгэл, найдвар, хайр. Ирээдүрүү бидний хөтлөн.